Орхон аймгийн Баян өндөр сумын Зэс багийн нутаг дэвсгэр Орос сургуулийн зүүн орт талд баригдаж буй люкс 2 апартмент барилгаас хүн унаж амь нас нь эрсджээ. Талигаач 22 настай залуу бөгөөд тус барилгад мужааны туслахаар ажиллаж байсан хэрэг гардаг өдрийн өглөө зүгээр эрүүл саруул ажиллаж байсан залуу өдрийн 15 цагийн үед 8 давхраас унсан байдалтай олдсон гэдгийг хамт ажиллаж байсан хүн нь хэлсэн. Харин 17 цагийн үед ар гэрийнхэнд нь мэдэгдэж цогцыг таниулсан гэдгийг ар гэрийнхэн хэлж байна. Нэг ингээд яг газар дээр нь ханаж мэдэгдэг морг руу шилжүүлчихэд мэдэгдсэн. Одоо тэрийг л отол болох шүү дээ. Тэрийг л олох. Хэдэн цаг үед одоо бид нэр одоо шүн мэдсэн. Одоо л морг руу очиод яг хэдэн цагт юу орж ирсэн. Морг дээр орж ирсэн. Одоо би сая цагдаагийн гантрын үзлэг хийсэн юм уу та нараа гэж асан. Морг дээр очисон хойно л ингээд бүх юм бид нар дээр хэлсэн гэсэн мэдээлэл ирлээ. Тэгээд яг үнэн үү үгүй юу гэдгийг одоо л шалгана шүү дээ зөвхөн. Тэ? Одоо та нарын л имжлэг байна. Баригд дээр байдаг. Тэгээд тэр тухайн чинь нэг тав зурвалах л байсан. Тэгээд тэр бүх хэв ашмал юм хумаа би хоолоод өгсөн байхгүй юу бид. Тэгээд тэр Улаана гэдэг залуу тэгээд энэ талигаач хоёрыг болохоор доороос салхивчны нөхөр дээш нь юмаа зөөгөө гаргачаарай гэж хэлээд тэгээд нөгөө хоёр чинь салхивчны нөхөр дээшээ юмаа зөөж гаргаад би тэгээд бид дээшээ гараад ажиллаж хийжсэн байхгүй юу. Уг нэгээр гардуураа ингээд юм хүмүүс ингээд тойруулаад хан манаа босчихсон унахааргүй. Тэгээ яг нэг салхивчны нөх гэдэг нь болохоор тэр барилгын тэр дотроо тэр голтой юм нөхнүүд гарч явдаг байхгүй юу. Тэр нөхөр ингээд дараа давхахаараа мэдээд ингээд дээш нь татдаг. Тэгээд ингээд дээш нь татчаарай гэсэн чинь заа гээд тэгээд яг бид юм хумаа хийгээд юу яаж яах вэ? Улаана энэ хоёр нөгөө нэг тэр нөхрүүгээр тэр цонхны нэг юм араамууд зөөхөөсөн чинь нөгөө араамаа болохоор тэр нөхөрөө биш яг нөгөө цонхныхын харалтай ингээд барилгын гадуур нэг нь гадуур нөгөөд нэг нь дээрээс нь ингэж аваад тэгж гаргаж маргаад тэгж байгаа хөл алдаж марцсан юм шиг хэлээ. Барилгын тухай хуульдаа өндөр давхарт параметрал зөөхтөө өргөх байгууламжийг ашиглан барилгын ажлыг гүйцэтгэх ёстой бөгөөд барилгын өндрийн дагууд 2-3 давхар тутамд уналтаас хамгаалах 3.5 метрээс багагүй өргөнтэй хамгаалалтын төхөөрөмж буюу дэвсгэр, банц, тор, саравч зэргийг угсарч байрлуулах ёстой гэж барилгын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага хангах нийтлэг журамд заасан байдаг. Тухайн үед болохоор яг мужаанууд нь улсууд нь багж магчтайгаа тийм болохоор нөгөө гадна дотнох ажлыг хийдэг байхгүй юу манайх чи. Яг энэ талигаач ч юм болохоор туслахаар явж идэг. Тэгээд энэ улаана чи энэ туслахаар явдаг болохоор туслахуудыг хийдэг ажил нь болохоор ерөөсөө тэр мужаан гэдэг хүндээ хэрэгтэй юм энд хүргэж өгөх ажил байхгүй юу уг нь. Нэг аймаг тэгж юм хум руу тэр аюултай юм хум руу нэг хойртод байдаг ажил биш байхгүй. Тэгээд яг юм хүргэж өгдөг. Тэгээд яг битгэд яг дээр гарч юмаа игээд нөгөө хэдийг доороогоо материалын салхивчийн нөхөр дэшээ татчаарай гэсэн болохоос тэгээд нэг биднээс өөртөө ч бас нэг анзаарсан зүйлтэй би хамт ажиллаж байсан. Тэгээд угаасаа энэгээр ингээд тэр салхивчийн нөхөр татчаар уг нь аваар бас юуж байхгүй. Тэгээд нэг тоогоогүй яасан чинь тэр гадуурн зөөж хөл алдсан юм шүү гэдэг. барилгын аль талаас унсаа одоо энэ хүүхд? Хойд талаас гэдэг нь тэгээ ертөнцийн зүгээр хойд тал нь гэх юм уу? Үйлдвэрчний эвэл талаас юм уу? Тий. Харин өөрсдөө л залхуурж байгаа гацсан юм шиг байна. Уг нь тэр салхивчны нөхөр зөөгөөрөө яриараа гэж загсан. Уг нь салхивчныхаа нөхөр юмнуудаа зөөгөөл хийжсэн. Тэгээд за ингэж юмаа гаргаж ирж гин гэл. Тэгэл бид чинь тэр цонх монхоо ингээл хатад ирээд ингээл юм хийгээл байжсэн. Тэгсэн чинь яг планагийн яриагаар зүгээр энэ хоёр хоорондоо ярилцж байгаа тэр залхуураад тэр юугаар нөтө салхивчны нөхрөө зөөгөөд юу хасаа залхуураад шууд харагдаад дээш нөхчихлгээд тэгэл зөөсөн юм шиг байна. Би бас нэг сайн мэдэхгүй байна гэж. Одоо бид нар морг руу явах гэж байна. Тэгээд морг дээрээс л асууя. Сайн мэдээлэл сайн хаад нэгтлээ даа. Тэгээд яг аль алдаа байгаа манай хүн буруу юм уу? Барилгын аюулгүй ажиллагааг зөрчсөн болсон юм уу? Ер нь барилгын юм барилгач хийдэг шүү дээ. Аюулгүй ажиллагааг зөв хангаж ажилласан бол
ийм явдал гарсан ч юм уу ч юм. Аль алдартай байгаа юм бол мэдэхгүй. Дээрээс нь та нар нөгөө нэг барилгын компани руу одоо барилгын нөгөө нэг тухайн одоо холбогдох албан тушаал. Одоо өнөөдөр сая ирээл өглөө ирээл барилга дээр очиод ерөөсө бүх юм хаалттай. Тэгэл холбогдох юм аа наадар сударсан чалга. Тэгэл одоо сая мэдхийн тулд цагдаа дээр ирээл цагдаагийн мөрдөн байцаагчаас асуугаад байна. Одоо та нарт дэлгэрэнгүй мэдээлдэг бол цагдаагийн мөрдөн байцаагч Бат Эрдэнэ Ахмад тэгээд тэндээс л асуултаа. Өөр хэрэг явдлын мөрдөн байцаалт явж байгаа тань тодорхой мэдээлэл өгөхгүй л гэж. Бид нарт бас Энэ хэргийн талаар холбогдох албаныхан шалгаж байна. Орхон аймагт бүтээн байгуулалтын ажил олон хийгдэж байгаа. Мөн шинээр орон сууц нөөцч ихээр баригдаж байна. Тиймээс баригдаж буй барилгын хажуугаар явахдаа сонор сэрэмжтэй байх, тухайн барилга дээр ажиллаж байгаа ажилчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөмжөө сайтар дагах, хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаагаа хууль дүрмийн дагуу мөрдөх, зааварчилгаа өгөөгүй хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй үед ажилдаа гарахгүй байхыг анхааруулж байна.